Монголын зохиолчдын эвлэн шагналт зохиолч Пүрэхүүгийн Батхуйг зохиолчийн өөр нулимс өгүүлэлэг. Зуны дунд сарын айгим халуун өдрүүд үргэлжилсээр байлаа. Нар зулай цоолом шарах үд дундын говьд элс буцална. Чухан буцалсан элс ширгэх чимээнээс өөр юу ч үл сонстно. Зэрэглээ урсан ойртож ууршин холдох нь байгалийн сонин үзэгдэлгийнхээсээ хүний сэтгэл хуурамгийг сануулах гэсэн хөдөлгөөн гэлтэй. Энэ бөхчм халуун байдал, энэ хуурамг хөдөлгөөн, энэ ажин түжин байгаль цөм цаанаасаа зориуд бүтээгдсэн болохыг хүмүүн төрлөختөн мэддэг гэдэгт бурхад эргэлздэг билээ. Харин бурхтын эргэлзэг тайлах гэсэн мэт явдал олон жилийн өмнө Алтайн цадах говийн их хэлсэн дунд араглан харагдах 3 эрен майхан. Тэр майхны нэгэнд ганцаараа 2 хонсон 9 настай хүүд тохиолдсон гэдэг. Эр хүмүүс хизээний хатуу сэтгэлтэй, нулимс холтой төрдөг нь тэдний эм төрөлтнөөс ялгарах онцлог гэж үздэг хүмүүс энэ амьдралд цөөнгүй байдаг. Тиймээс л хамгал хатуу хөтөө нүүл хилэнцтэй ажлыг тэд өөрсдийн болгож өмжилдөг. Маламуулах, тарваг зурм эргүүлэх, арх тарс хүртэх зэргээр ирчүүдийн өмчилсөн нилээдгүй ажлыг дурдж болно. Хамгийн сонирхолтой нь ирчүүд ийм их нүгэл үйлдэдгээ мэдэхгүй. Энэ хүүхнүүд яагаад биднээс өндөр насалдаг юм гэж бурхтад гомдол мэдүүлдэг сурагтай. Хүүхнүүд болсон хойно хизээний сурсан зангаа яаж тавих вүлээ? Нүд амаа эргэлдүүлж ар хойгуур гүйж байгаад аль хөнгөн шингэн ажлыг өөрсдийн болгосон биз. За тэр ертөнцид оноогдсон ажил төрлийн хүнд хөнгөний тухай яриагаа түр орхиод эзгүй говьд ганцаар орхигдсон хүүгийн тухай өгүүлье. Ганцаар орхигдсон ч гэж дээ. Аав нь худаг усны хээрийн ангийн даргаар ажиллах болж зуны амралт таарсан тул хүүгээ дагуулan гарсан нь энэ. Төв орж хоол хүнс цуглуулахаар хамт ажилдаг 3 залуугаа дагуулж 2 хоногийн өмнө өглөө эрт гарчээ. Тэр өдрийнхөө орой амжиж ирнэ гэсэн боловч ирсэнгүй. Эхний шөнө айсандаа дуг хийлгүй хонсон хүү өдөржин майхны сүдэрт зүйрмэглэн хүлээсэн боловч мөн л ирсэнгүй. Ойр хавьд мал амтангүй, эзгүй говьд гав ганцааранг нь үлтээгээд явсан аавдаа бяцхан гомдох авч хэлсэн хугацаанд ирэхгүй байгаад нь санаа зовних зэрэг хослон байлаа. 2 дахь өдрийн шөнө аргагүй нойрондоо дарагдаад нам унтаж орхижээ. Шөнө унтахынхаа өмнө өглөөс ирэхэд нь аав ах нар ирчихсэн байгаасэ гэж эмээгийнхээ бурханд залбирсан боловч мөн л ганцаархнаа байж байв. Хаа газар айлын том хүүхдүүд тэр тусмаа банднаар аавын нилээд итгэлт хүмүүс байдаг билээ. Хаа явсан газараа хань түшиг хийж аав нар хүүгээ дагуулж явах дуртай. Тийм нэг учир холбогдлоор хүү аавыгаа дагаж говийн илгэнд хэд хоног уг нь их хөөр хөвгчлөлтэй ах зах хүмүүсийн алаа марзанг чагнаж шөн орой лааны гэрэлд элдвээ юм бурхыг нь сонсож хэвтэх түүнд даанч сайхан байжээ. Тэдгээр нар салхинд борлсон хүдэр эрчүүдийн хийх ажлын хүнд хүчрээс ч болдог юм уу? Идэж уух нь их болохоор дорхноо л хүнс хоолоор дутагдж ойр ойрхон хэд хідүүлээ төв орохоор явах бүлгөө. Харин энэ удаад худаг усны ангийнхан бүгдээрээ ойролцоох сум орж ус цасанд орохоор болж 2 майхан хамгал чухал бүхнээ хүүд найдан мануулсан билээ. Гэвч ажиг сураггүй 2 өдөр алга болчихжээ. Унаа тэрэг нэвдэрсэн, элсэн мааханд суусан, зам төөрч бодилсан аль нь болохыг мэдэхгүй. Майхны сүдэрт хэвтэх хүүд гинэт алсад машин дүнгэнэх шиг санагдаад босон харин чагнах боловч хоосон зэрэглээ элбэдэн жирвэлцэхээс өөр юу ч үл харагдана. Юу ч үл сонстно. Арга брахта майхны хажуугаар ажиг сэжиггүй хонин гөрвлээс хэд хэдийг барьж сүүлнүүдийг нь нарийн төмөр утсаар холбожээ. Сандран мэгдэхтэй хэд хэдэн тийшээ зүтгэн тэмүүлэх гөрвлүүдийг харахад хүүд ихэндээ их л зугаатай байв. Тал тийшээ хамаг хүчээ баран айхлан зүтгэх гөрвлүүдийн сууны нэмгэн арс гэрэлтэн харагдах нь бүрч илүү сонирхолтой байлаа. Тэр нэмгэн арсны цаанд гөрвлийн бяцхан зүрх лугшиж байгааг харж болмоор санагдана. Гүй ёстой л хонин гэж хэлмээр бор нүдтэй тэр жижигхэн амьтдын бие арай том. Хэр бололтойг нь барьж яваад хөлийг нь шахаж засааг нь суух татаж хөнгөлөх зэргээр бишгүй л зүг гитчээ.
тэр бүх зүггүйтлээ уйдахын эрхэнд хийж байгааг хүү яахан мэдэх вүлээ. Ганцаардаж уйдахаараа хүн галаар тоглохоос ч буцахгүй болдог гэгчээр толгойд нь энэ гүрвлийг шатаавал яах вэ гэсэн дэндүү тэрсүүд бодол орж ирэх нь тэр. Савтай бензин майхны хаяанд хэдэн өдөр болсон юм. Хар хурдаараа гүйж очоод савны тагийг онгойлгоход бензиний таатай чимшиг үнэр синхив. Савтай чигээр нь өргөж дийлэхгүй тул хоолны төмөр савндаа литр шахуу бензин хийж авав. Говийн халуун наранд айхлан өөхлөн тал тийшээ зүтгэсээр аргагүй ядарч ямар ч хөдөлгөөнгүй болсон хэдэн гүрвлийн дээрээс бензинээ асгаж орхилоо. Өвөр түрээгээ ухаж шүдэнц хайсан боловч олдсонгүй. Майхны зүг халуунд түүртэлгүй хар хурдаараа гүйж хүрлээ. Аавынхаа орны хөлөөс хайрцаг шүдэнц олж аваад мөн л хар хурдаараа өнөө хідэн гүрвлүүд дээр хурч очлоо. Ганцхан зурс хийгээд шүдэн заслаа. Нүдээ аниж байгаад галтай шүдэнцээ шидэж орхив. Нүдээ алгуурхан нээгээд хартал бөөн гал арвалзан хөдлөхөн тэр хүүд хачин зугаатай санагдав. Оволзон асаж буй гал дотор гүрвлүүдийн ам тэмцэн тал тийшээ зүтгэхэд хооронд нь холбосон нарийн төмөр утас улайдан шарсан махны харваслаг үнэр гарч эхэллээ. Гэтэл арьс нь хуухлагдаж шатаад сүүлгүй болсон нэг гүрвэл нуруун дээр бөөн гал улалзуулан бусдаасаа тасарч гал дотроос үсрэн гарч ирээд элсэн дээр нэг хөрвөөгөөд галаа унтраангаа гүйн отхон тэр. Ямар овчин, ямар зэвүүн, ямар овоо гүрвэлвэ. Зэргээр бахархах зэвүүцэг хослон үгэлсээр хүү араас нь харайлгаж гарлаа. Элсэн дээгүр нарийн төмөр гарган жирвэлзэн гүйх тэрхүү гүрвлийг гүйцэж очоод хөдөө явахын урд өдөр ээжийнхээ хоршооноос авч өгсөн хатуу ултай шинхэн гутлаараа дэвсэж орхив. Ам тэмцэн хэсэг арвалцснаа өндийх гэж оролдоход нь дахин дээрэс нь гიშгэж орхив. Энэ удаа хөөрхий гүрвлийн ам тасраг бололтой хөдөлгөөнгүй болжээ. Харин гидснээс нэг жижигхэн улаан зулцхан гүрвэл арвалцсан хөдөлсөөр гарч иржээ. Дараагаар нь бас нэг ижилхэн улаан амтан гулсан гарч ирлээ. Халуун эсэн дээр дөнгөж хөдлөх төдий хөвтөх тэр хоёр улаан амтан хүүгээс ам гуйх шиг үлэмж жижиг амаа ангалзуулж байхыг хараад хүү хөдөлж чадсангүй. Ар нуруугаар нь ардс хийх шиг болов. Хоёр нүднийх нь нулимс аяга дүүрээд асгарлаа. Өөрийн ирэхгүй хэнгэнтэл уйлам хар санагдлаа. Ам тасран өөхөх тэр хөөрхийн амьдтаас илүү ээжигээ эрэхгүй ихээр өрөвдөжээ. Үр зулцгаа амьд авч гарах гэж улаан гал дотроос сүүлээ тастан гарч ирсэн энэ гүрвэл эх гүрвэл байжээ. Эх амтан л гагцхүү ингэж чаддаг ажээ. Зэрэглээ дундаас худаг усны бүхэхтэй машин бүртэлцэн гарч ирж яваа харагдав. Гэвч хүү уйлсаар л байлаа. Нааша гарах үед ээж нь бие тулгар том гидстэй үлдсэн нь бодогдов. Элсэн дунд эвхрэн хөвтөх гүрвэл ээжээс нь ялгаагүй санагдав. Ээжээ хэмээн хамаг байдгаараа орилов. Төв дээр суугаа ээж нь хүүгийнхаа уйлан дуудахыг сонссон гэдэг. Харин хүүгийн нүднээс асгарах тэр нулимс аав ээжтэй эрхлэн тунирхаж уйлдаг шиг нь биш. Учиргүй гашуун тэр нулимс их л өөр нулимс байлаа.